Энэ бол POV. Ингээд төсөөлөд үзтээ. Нэг мэдсэн чи амьдрал өрнөөд, амьдралынхаа хайртай уучраад, гэрлээд яг хүсэж мөрөөддөг байсан шиг 30 нас хүрээд хүүхэдтэй болоод, нэг биш 2 хүүхэдтэй болоод зүгээр бие даасан эмэгтэй хүний амьдрал биш, эзэгтэй хүний, эхнэр хүний, ээж хүний амьдрал эхлээд хамаг анхаарал халамжаа өөртөө биш, нөхөртөө, хүүхдүүдтэй гэр орондоо зориулдаг болоод амьдрал ингэж өөрчлөгддөг юм байна. Бид нар ийм их бие махбодын болон сэтгэл санааны амьдралын өөрчлөлтийг даван гардаг байхгүй. Бүгднийг нь биш бүр зүгээр хэсэгнийг нь ч гэсэн эрэгтэй хүнд мэдрүүлсэн бол тэд нар чадахгүй давахгүй яваад таа. Тэгэхээр бид нар бол бас аимшигтай байгаа шүү. Бид нар одоо ингээд төрсний дараах сэтгэл гутрал гэж их юм болдог шүү дээ, тий. Тэрнээс хамгаалж өөрийгөө авч гарч үлдэхин тулд яг ингээд дуртай, хайртай, сонирхдаг зүйлстэй ямар нэгэн байдлаар цаг гаргах ёстой юм байна л да. Мэдээж тийм цаг гаргах боломж олдохгүй байгаа. Мэдж байгаа. Гэтэ би ингээд хүчээр шахуу цаг гаргаад өөрийнхөө дуртай ингээд нэг хумс момсаа янзлах ингээд сормос мормос хийх үсмүсээ ороох гэсэн нэг иймэрхүү girly хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг юмнуудад цаг зарцуулдаг байхгүй юу? Тэгжээж би ингээд өмнөх амьдралтаа байсан гэд өөрийгөө ингээ баг зэрэг ч гэсэн авч үлдсэн юм шиг санагддаг байхгүй. Тэгэхгүй бол ингээд би ийм хүн байгаагүй штэ. Миний би ийм байгаагүй штэ. Ингээд миний гэдэс, миний хүүх ингээд миний гой, миний бүхс ингээд би ийм хүн байгаагүй штэ тий. Одоо ингээд хамаг юм өөрчлөгдөнгүүд мэдээж тэр сайхан өөрчлөлт. Гэхдээ бас нөгөө талаараа ингээд шоконд ордог юм байл л тий. Тэгэхээр энэ бүхний эсрэг миний өөртөө тавьж байгаа шинэ төсөл хувийн прожект бол Mommy glow up заяа. Glow up хийн. Энэ 100 ялангуяа миний эргэн эрэлтийн 100 байх болно. Өнгөрсөн 200 дарааллаад жирэмсэн байсан. Бусдад биш өөртөө таалагдах үз баймаар байна. Тэгээ ингээд баг-багаар гой зүйлс хийгээд өөрийнхөө сэтгэл санааг өргөөд өөрийнхөө гоо сайхан одоо өнгө үзэмжээ сайжруулах, авч үлдэх, maintain хийх юмнууд хийгээд тэгэхээр энэ бол миний Mommy Glow Up цувралын 1-р анги хамаг эрдэс шим тижэл кальц калори юу гэдэг байд юм. Бүгдэн нь хүүхдүүдтэй өгсөн энэ биендээ буцаагаад сайн сайхан зүйлийг өгж байгаа. Тэгээд сар олгол гэж бодож юм. За чадвал 3-7 хоногт нэг удаа салонд орж арьсаа арчилж яхаар шийдсэн. Одоо 32 настай хүний арьс гэдэг чинь бас онцгой арчилгаа шаарддаг тийм үстэй. Тэгжиж одгирлэгч шиг өгшөршөн шүү дээ. Тэгээд сар болгон ордог газар маань болохоор манай ээжийн ордог газар. Ээж Ивраша салонд гоо сайханд ороод одоо хичнээн жижил болж байгаа юм. Би ээжийн хараас явахаар шийдсэн. Яг л ээжийн ярьж надад таалагддаг. Би тэгж хөвгшөрмөр байгаа учраас. Тэгээд Ивраша салон болохоор маш найдвартай, маш олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Бүр нэг юм байнгын очдог юм loyal үнэнч манай ээж шиг ингээд яг нэг юм мэддэг боловсралтай эгч нар шиг юм сайн customer baseтэй болчихсон. Тэгээ тэр дундаас наран салбар дээр нэдэг болормоо эгчийг зоржиж байгаа байхгүй юу? Болормоо эгчийн гар нь айгүй гоё массажийг супер гоё хийдэг. За тэгэхээр энэ бол Mommy Glow Up цувралын 1-р анги. Байнга орох салоноос сонгосноо. Явлаа. Ингээ бүр холцруутаад хуурашаад гараад ирсэн байгаа. Тэгээд би сая хүчтэй ретинолд яг төлөгдчих шиг боллоо. Яг ингээ эмзэгчсэн байхад бол ямар ч бүтээгдэхүүн чинь хүлээж авахгүй. Улам хорсоод өвдөө. Салууны үйлчлэгэнд нэг ороод гарахаар харин бүтээгдэхүүнүүд чинь сайхан шингээд гоё болдог. Тэгвэл надтай ямар үйлчлэг хийх үү? Авсой навчны хамттай хүн чигшүүлэн толилох гэдэг нэг үйлчлэгээ байдаг давхар хөгшрөлттэй эсрэг. Тэр үйлчлэгийг хий. За чигшүүлээд хөгшрөлт эсрэг. Тий. Арсны гүнд чиг өгөөд арсны гүнд чигээ хадгалдаг үйлчлэг байна. Тэгээ энэ үйлчлэгийг ингээ хийсний дараа бас зарим хүмүүс тэгдэг. Маргааш нь нүдний зовх өргөгдсөн байдаг гэдэг. Манай энэ нөгөө массажны хөдөлгөөн чинь бас нөгөө Франц гоцсолж багшийн нэг стандартын дагуу ингэж ийм массаж хийх ёстой, ийм хөдөлгөөн хийх ёстой гэдэг тийм техник явуулдаг байхгүй юу? Хүний гараар массаж хийхэд хүний нөгөө
одоо хавн бас нүүрний хавн авъя гэсэн хөөгдөж өгдөг. Массажинд орчвол гарахтаа яанаас тэ давсаг хагарлаа гэж босоод ирдэг. Шинэний гаргачлуулаад байгаа юм байна шүү дээ. Хавн хөөгдөг. Минийх бүр юу ч шингэхгүй, будаг шингэхгүй. Хичнээн ч тос түрхэд, зузаан ч тос түрхэд чийгшл авахгүй байна. Хэд хураашаа дэмзэгчээр тэгдэг байхгүй юу? Салооны үйлчлэгээ чинь бас зүгээр энгийн өдөр тутмын арчилгааг бодвол хамаагүй өндөр үр дүнтэй. Салооны бүтээгдэхүүнүүд чинь хамаагүй өндөр концентрацтай. Тийм үү? Тий, нэг удаа бидний гэртээ түрхтгэхээс өөр концентрацтай гэдэг юм уу те? Тий. Зойлог гэж. Салооны зорилттой. Гэтэ дандаа еврош шүү. Гэтэ дандаа еврош брендийн худалдаанд ерөөсөө байдаггүй. Зөвхөн салонд хэрэгэлдэг. Ийм тусгай бүтээгдэхүүнээр. Өөрөө утлаар утчих та буужуулгачаар буужуулж байгаа. Манай энэ буужуулгач маш нарийн жижиг ширхэгтэй арсныг гинтэхгүйгээр ингээд маш зөөлнөр буужуулгач. Ер нь тэгээд манай үйлчлэгээ нэг л нэг орсон хүмүүс чинь нэг орчоол маргааш өглөө нөгөөдөр өглөө нэг босоод ирэхээр арсгүй талигоод айгүй гоё өглөө болоод үйлчлэгээний үнэн их боломжийн харин тий үнэтэй биш. Тэгсэн мөртлөөсөө үйлчлэгээ нь айгүй супер. Тэгсэн стандарт гэдэг. Тий. Цэц заавал юм шүү дээ. 20 жил үйлчлүүлж байгаа, 10 хэдэн жил үйлчлүүлж байгаа гэдэг хүмүүс зөндөө байдаг. Хуурашхар нэрээ цаа бат гарснаа сайртаж мартад нэр арай юу тий. Энэ ингээд асны гүнлөө орж ариутгад халдваргүйж үлдээд асны эсийг сэргээж өгдөг юм. Физиографи яа шаардлагаар шаарч өгдөг. Хөлийн навчны хандтай арсыг хоргойжуулах, чангаруулах юм нээлтс байгаа. Тэгээ дэлхийн аль ч орны еврошид очсон үйлчилгээ юм бах уу? Яг ижилхэн бүгд нэг стандартын дагуу. Франц гоцлж юм л яг нэг заасан одоо ийм хөдөлгөөн хийгээрэй гэдэг. Массажны хөдөлгөөн чи ийм байх хэвээр, лимфийн судас тагсан, хоргойжуулах үйлчилгээтэй байх хэвээр гэдэг. Толгой еврошидаа бас шалгуулж болгодог юм. Шалгуулдаг тийм. Одоо биднээс чи ингээл жил болгоо аттестатч гэл шалгалт мэлгалт авдаг ш. Chloe би чи бүр ямар хуваар ашигсан сайртсан хүн очлоо доо. Одоо тэгсэн чи цаанаас нь яг гэрэл хасаацсан юм шиг. Би чи уул нь юм сайхан гэрэлцсэн арьстай хүн шүү дээ. Хаврын уйлал надад арай л хайр нэргүй хантаадсан чи одоо бол буцаад гоё Chloe боллоо. Тэгэд бас энэ ардаа. Энэ жижиг бэби хайрнуудыг харж байна уу? Эдгээр ингээ ургаж байгаа байхгүй юу? Баагаар. Яг энэ хэсэг дээр ингээ халзрах гээд байгаа юм шиг эвгүй болсон байхгүй юу? Тэгэхээр би энэ Еврошагийн ампулыг түрхээд байгаа энэ нэг курс түрхэж байгаа одоо энэ сүүлийнх нь энэ халзрах гээд байгаа энэ эвгүй хэсэг дээрээ тэгээд энэ baby hair ургах хэрэгтэй байгаа. Үс нөгөө үс хугарж байгаа халзарж байгаа хэсгүүд дээрээ бүгдэн дээр нь түрхэхэд тэгээд мэдээж энэ хойгоор халзрахч байх те төрсний дараах нөгөө гормоны өөрчлөлтөөс болоод үс
тэгж аахгүй юу. Тэгээ ус сайхан бол ус сайхан, арьс сайхан бол арьс сайхан. Нэг чихсэн санагдаж байна уу? Би бүр гоо сайхныхаа үеэр унтаад угаасаа яг тэр ингээд барай массаж айгу гоё байхгүй. Тэгэж мариулж массажлуулж байгаа нь маска тавьсныхаа дараа унтаад сэрсэн ч өстө гоё болчихсон. За ингээд 3-7 хоног тутамд ингээд ахад учир нь алдна. За тэгээ миний Glow Up project хамт исэн баярлалаа. Дараагийн хэсгээр уулзцгаая. Баяртай.